сайн уу? Энэ удаа Төнхөл Тавар руу явсан намрын аяллаа маань тухай влогийг хүргэж байна. За тэгээд бид хэд өмнөх аяллаас ялгаатай бид хэд өөрсдөө наар явсан байгаа. Нэг найзтайгаа гурлаа яваад тэгээд цаанаас дарахнаас нэг найз маань ирсэн. Тэгээд ингээд дөрвөлээ Төнхөл Таварт 2 хонсон билүү? 2 хонцоод ирсэн. Яг тэр үедээ бичлэг хийх болохоор одоо сайн санахгүй байна. Хэдэн километр дуулаад хэдэн цаг энэ төр явснаа санахгүй байна. Ер нь бол зүгээр л яг намар ингээ аялахад бас амар ихэн гоё цаг агаартай, гоё уур амьсгалтай тийм байсан. Тийм амар хүйтэн жиндүү үед бол яваагүй. Айгуу гоё юм дулаахан үед тэгээд байгаль үнэхээр үзэсгэлэнтэй үед явсан. Тэгээд бид ийм нөгөө юм 2 давхар өмнөх шигийн юм 2 давхар шовгорт орсон. Тэгээд ингээд дээд талдаа бүнэр унцsanчулан доод талдаа унцsanчулан хаваагдаад унцsanчулан тийм байсан. Тэгээд намар байсан болохоор нөгөө нэг намар бол урлаг бусд нь улирал гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан моднуудын өнгө, уур амьсгал, тэнгэр үнэхээр гоё үзэсгэлэнтэйсэн. Тэгээд бид нэр наашаа цаашаа явж айгүйх зураг авахулсан. Тэгээд тэнд очиод бас цаг их байсан болохоор кино маш үзсэн. Бүүнээр хамт сууж агаад яг л гоё амрах зорилгоор явсан. 2 хоног байсан байна. Тэгээд үлдсэн найзтайгаа бас яриад явж чадаагүй найзтайгаа. Тэгээд бас л дахиад зураг дахин авахуулаад байгальтай хамтдаа зургуудаа зөндөө авахулсан. За тэгээд орой болоод бид рил хийгээд бүүнээрээ хамт хөвчлээ 7 метр тоглоод